ер нь бол та нэгдүгээрт жирэмслэхгүй удаад байвал. Хоёрдугаарт одоо түрүүний хэлсэн тэр өмнө нь олон дахин зулбаж умаа хүндийг цэвэрлүүлсэн дээрх тэр шалтгаанууд одоо арцгийн хүндийн хурц үргэлжлэл, идээд үргэлжлүүдээр өвдсөн, өмнө нь өвдөжсэн тийм эмэгтэйчүүд бол энэ шинжилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Өгч маань цаашаага тодорхойд одоо энэ нарийнхаа харагдаж байгаа хэсгүүд бол үрийн хоолой маань тодорж байна. За энэ зүүн тал маш бүдэг ингээд тодорч орж ирж байна. Энэ хэсэг дээр нөгөө наалдац ч юм уу, битүүрэл ч юм уу үүсчээд тоцохч маань тунаад байгаа гэсэн үг. Тэгэхээр эмэгтэй шалтгаан 50%, түүний эмэгтэй шалтгааны дотор энэ наалдцын гаралтай буюу энэ үрийн хоолой шалтгаан нь 40-50%-ийг мөн давхар эзэлжээдэг. 1000 одоо үрийн сувг битүүрсэн байх юм бол үндгээс боловсроод үр тогтох болохгүй. Өнөөдөр хоёлаа Оман гуурсан хоолой рентген зургийн талаар ярилцъя тийм юм чи. Тэгэхээр Оман гуурсан хоолой рентген зураг гэж яг юу вэ? За Оман гуурсан хоолой рентген зураг гэдэг маань ер нь бол умаан бүтэц хэлбэр, умаан хүндийн бүтэц хэлбэр, ер нь умаан гуурсан хоолой энэ туулгац буюу битүүрэлтэй байна уу, хэвэн байна уу гэдэг зүйлийг тодруулах гэж байгаа рентген шинжилгээний арга баггүй. Энэ рентген зургийг маань бол рентген аппаратын тусламжтай, тодорхойлж бодисын тусламжтай авдаг ийм онцлогооны арга. За тэгэхээр энэ зургийг ер нь хэн авах хэрэгтэй юм бол ач холбогдол нь яг юу вэ? За умаан гуурсан хоолойн түрүү хэлсэнчлээ хоёлаа үрийн хоолой наалдад одоо битүүрлийг туулгацсан байдлыг онцлно гэдгийгсэн тийм. Тэгэхээр ер нь бол урд нь одоо хэвлийн хүндийн хагалгаанд орж исэн. За олон удаа абортанд орж исэн. За тэгээд умаан хүндэд мис ажилбарууд хийгдэжсэн, өндгөгч эмэгтэйчүүдийн хагалгаанд орж исэн. Энэ нөгөө шалтгаануудын улмаас жирэмслэхгүй, одоо жирэмснээс хамгаалах арга хэрэгсэл хэрэглэхгүй, 1 жил ба түүнээс дээш хугацаа өнгөрөөд хахад жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүд маань энэ онцлогоонд орж одоо үрийн хоолой буюу умаан гуурсан хоолойгоо битүү байна уу, онгорхой байна уу, хэвэн байна уу гэдгийг тодруулах шаардлага үүсдэг. Тэгэхээр ер нь бол та нэгдүгээрт жирэмслэхгүй удаад байвал. Хоёрдугаарт одоо түрүүний хэлсэн тэр өмнө нь олон дахин зулбаж умаа хүндийг цэвэрлүүлсэн дээрх тэр шалтгаанууд одоо арцгийн хүндийн хурц үргэлжлэл, идээд үргэлжлүүдээр өвдсөн, өмнө нь өвдөжсэн тийм эмэгтэйчүүд бол энэ шинжилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. За умаан гуурсан хоолой рентген зураг маань өвчтөн маань хэвтэй байрлалд одоо орон дээр байрлаа. Тэгээд эмч өвтрэнд тавиад умаан хүзүүн дээр тодорхой багжуудыг байрлуулад түүгээр тодцогч бодис шахаж шинжилдэг. Одоо нэгэн процедурын одоо ийм рентген шинжилгээ байдаг. Тэгэхээр одоо яг энэ зурган дээр харагдаж байгаагаар бол багж байрлуулад умаан хүн дээрөө бодисоо шахаад умаан энэ гурвалжин хэсэг бол умаан хүндий буюу умаан маань тодорч харагдаад цаашаа одоо энэ тэмдэглэгээтэй тал маань ээл буюу зүүн талыг үзүүлж байгаа энэ тодцогч маань цаашаага тодорхойд одоо энэ нарийнхаа харагдаж байгаа хэсгүүд бол үрийн хоолой маань тодорж байна. За энэ зүүн тал маш бүдэг ингээд тодорч орж ирж байна. За дараагийн зургийг харуулбал бид нар тодцогчоор хахад ингээд цоврал зураг дардаг. Тэгэхээр тэр цоврал зургуудын явцад үрийн хоолой маань илүү тодорхой болж ирдэг. Тэгээд умаан маань дүүрээд цаашаа үрийн одоо энэ дээр бол нэлээд тодорхой болоод энэ зүүн талын үрийн хоолой маань энэ ингээд тодцогч маань яваад энэ үзүүр хэсэг дээрээ тодцогч маань жоохон хоримтлогдож ирж байна. Баруун гуурсан хоолой маань жоохон спираль мушгираа бүтцтэй болж тодроод энэ умаан араар одоо арц хүндэд тодцогч бодис маань харлаад ингээд хайж байгаа байдал маань ингэж харагдаж байна. Тэгэхээр эндээс одоо энэ зургийг дараагийн зураг дээр бол одоо энэ тодцогч эндээ жоохон ингээд хоримтлал үүсэж байна гэдэг бол энэ хэсэг дээр нөгөө наалдац ч юм уу, битүүрэл ч юм уу үүсчээд тодцогч маань тунаад байгаа гэсэн үг. Уул нь бол нөгөө хүндийтэй шууд шахлаа бол дотор нөгөө усан тэр яа дагуулсан тодцогч маань урсаад ингээд энэ зургаар бол баруун талаар бол ингээд хаяад те хэдийгээр ингээ мушгираа бүтцтэй гэсэн ингээ хайж харагдаж хахад энэ талд бол нэг юм жоохон хоримтлал үүсээд зүүн тал маань одоо энэ үгээр бол бид нар
юу гэх гээд байна гэхээр зүүн тал үзүүр хэсэг дээр битүүрл үүсэж байгаа нь одоо ингээд онцлогдоод тэгээд багаар ингээ хаяж байгаа байдалтай харагдаж байна. Тэгэхээр ер нь бол гуурсан хоолойн битүүрл маань энэ умайгаас гараагүй битүүрл буюу энэ уг хэсгээрээ битүүрсэн нөгөө үрийн хоолой маань тэгэх юм бол умай маань тодроод цаашаа огт тоцгогч байдал явахгүйгээр зурган дээр харагддаг. Дунд хэсэгтээ орчоод цаашаа явахгүй. Нэг бол нэг талын гуурсан хоолойгоо савны гадуур жирэмслэлтээс болоод ахуулсан бол нөгөө авсан тал руу маань огт орохгүй. Нөгөө эрүүл байгааг онцлуулах байгаа тал руу ороод тэр нь одоо битүү юм уу ямар юм гээд дээр исэн шалтгаануудыг нэмээд хэлэхэд тэр савны гадуур жирэмслэл болж исэн имээр одоо нөгөө шимэгдүүлж исэн нэг тал нь гуурсан ахуулаад нөгөө талаараа жирэмслэхгүй удаад байгаа хүмүүс бас энэ онцлогоог хийх хэрэгтэй цаг алдалгүй. Тэгээд энэ онцлогоо маань яг ийм цуврал зургуудыг аваад бид нар онш тодордог. Өөрийн хоолой нь онгорхоо бол хоёр тал нь тоцгогч тодорол тэгээд арцгийн үндэд хайдаг. Битүүрэлтэй байх юм бол тэр нь усчлалттай байна уу, угийн байна уу, дунд хэсэг хүртэл явж гин үү, тэг хэр их даралттай байна гэдгээр ингээд онш тодордог шинжилгээний арга байгаа. Тэгэхээр энэ шинжилгээг болохоор өгөхийн өмнө ер нь хизээ өгөх ёстой вэ гэхээр сарын тэмдгийн 5-аас 10 дахь 9 дэх хоногийн хооронд. Тэр нь яг ирсэн өдөр бол 1 дэх өдөр, тэгээд 1 2 3-гийн менструац нэлээд багасаад 5 дахь өдөр дээр ер нь бол 5 6 7 дахь өдрүүд дээр өгөх тохиромжтой. Тэгэхээр энэ нөгөө өвтрэний орчинд өрөвсөл халдвартай байж зураг авах эсрэг залттай. Тэгэхээр өрөвслийн шинжилгээ өгөөд одоо тэр нь мазок ч юм уу те шинжилгээ өгөөд өрөвслөө эмчилсэн байх хэрэгтэй эмэгтэй маань. Тэгээд биений ам нэлээд багасаад ирэхэд зураг авдаг. Зураг бол нэг үргэлжлэх хугацаа нь 25 минут болдог. Хариун тэр дараа гардаг. Ийм л онцлогны арга байна. Энэгээр бол одоо ер нь бол өргөдлийн шалтгааныг болохоор эмэгтэй эрэгтэй гэдээ байгаа. Тэгэхээр эмэгтэй шалтгаан 50%, түүний эмэгтэй шалтгааны дотор энэ наалдсан гаралтай буюу энэ үрийн хоолой шалтгаан нь 40-50%-ийг мөн давхар эзэлж байдаг. Тэгэхээр энэ танд энэ үрийн хоолой асуудлыг байна уу гэдгийг тодруулдаг нэг одоо шаардлагатай хамгийн ихний онцлогооны арга бол энэ үрийн сувгийн рентген зураг гэдэг. Тэгэхээр л одоо 1000 одоо үрийн сувг битүүрсэн байх юм бол үндгээс боловсроод үр тогтолт болохгүй. Тийм учраас бид нар үрийн сувгаа рентгенээр үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд мазок эхо хийлгээд маш их цаг алдсан байдаг. Тэгэхээр энэ зургийг авахгүйгээр үрийн сувг бол эхогоор онцлогддог эрхтэн биш. Хэрвээ онцлогоонд битүүрэл байна гэж онцлогдох юм бол дараагийн түвшний эмчилгээ рүү шилжинэ. Тэр нь одоо дурангийн онцлогооны хагалгаа байдаг. Бүр одоо угийн битүүрэл гэж онцлогдсон тохиолдолд үр шилжүүлэн суулгалтын заалт гарч ирдэг. Тэгэхээр зураг маань бол их ач холбогдолтой цаашдын онцлогоо эмчилгээг хурцсагдаг. Тийм үүрэгтэй. Өхөөс өмнө эмчээ та сая сарын тэмдгийн 5 дахь өдөр гэж хэллээ. Тэгээ өөр тийм бэлтгэл ажил юу байдаг вэ? Тодорхой биений эмнээ мөчлөгийн тогтцоо хугацаанд шинжилгээ хийгддэг гэдгээр ач холбогдолтой. Тэгэхээр тэр өдрүүд нь түрүүн дээрэлсэнчлэн 4-өөс 9 дэх өдөр байдаг. Биений ам ирсэн эхний өдрийг 1 дэх өдөр гэж тоолоод 4, 5, 6 тэр өдрүүд бол хамгийн тохиромжтой өдрүүд байна. За энэ өдрөөс өмнө одоо янз бүрийн өрөвсөлтэй халдвар үүнийг тодруулах зорилгоор бие бэлдээд мазокны шинжилгээ өгөх хэрэгтэй. Шаардлагатай гэвэл эхо шинжилгээ хийгдэнэ. Шинжилгээ маань өвтрэнд багж байрлуулдаг, дээшээ бодис шахдаг гэдэг өрөвслийг дамжуулах эрсдэл байдаг учраас тэр өрөвслөө өмнө нь заавал эмчилгэх хэрэгтэй. Өрөвсөл байвал. За тэгээд ер нь бол энэ шинжилгээ баг зэрэг өвдөлттэй шинжилгээний арга. Тийм учраас бид нар үйлчлэгчийг зураг авахаас 15-аас 30 минутын өмнө өвчин намд ахлаа хийлэгдэг. Тэгээд өөр одоо шаардлагатай нэг зүйл бол байхгүй. Тэгээд ирэхэд болно. Яг зөв өдрөө бие бэлдээд тийм байна. Тэгээд шинжилгээ маань одоо битүүрэлтэй ийм байна уу гэдгээс шалтгаалаад дараагийн шаардлагатай арга хэмжээнүүд хийгдэнэ. За хийгдсэний дараа эмчээ яах вэ? Анхаарах зүйлүүд. За тэгэхээр хийгдсэний дараагаар 2-3 хоног тусрахаг зүйл гарч болно. За тэр нь биений эмнээ дараагаар хийгдэж байгаа шинжилгээ учраас бага зэрэг тусрахаг зүйл өтрийнээс гарч болно. Тэрэн дээр авах хэрэггүй. Мөн хэвлийн доогоор бага зэрэг өвдөж болно. Хэрвээ хүчтэй өвдөх, их хэмжээгээр цус гарах, халуурах шинж тэмдгүүд ирвэл
яаралтай хэмжээд хандах хэрэгтэй. Шинжилгээ хийлгэсний дараах 7 хоногт бэлгийн харьцаанд орохыг хариулна. Тэгээд ер нь рентген зураг авагдсан тухайн сар дээр бид нэр үйлчлэгч жирэмсэн одоо болох төлөвлөгөөг тэр сар дээр одоо хийх болох ёстой. Яагаад вэ гэхээр рентген бид нар мэдлээ рентген туяа хүний бид хортой тий. Тэгэхээр тэр рентген авахсан сар тасгагчтай зураг авч байгаа одоо тухайн сар дээр одоо жирэмсэн болох нь магадгүй ургийн гажиг хөгжил үүсгэх ч юм уу эрсдэл бас үүсчдэг. Бодис шахаад зургийн тусламжтайгаар магадгүй үрийн олон туулгац айгүй сайжраад тухайн сар дээр жирэмслэх магадлал айгүй өндөр болдог. Тийм хэвэн байгаа тохиолдолд. Тэгэхээр тэрийг бас зөвлөгөө хийх хэрэгтэй. Ер нь бол тэр сар дээр өмжөөд түүний дараа сараас бол ямар ч асуудалгүйгээр жирэмслэх арга хэмжээ авах боломжтой болдог. За